За сайн байна уу? За өнөөдөр бол энэ арилжааны банкудаас энэ аж ахуй нэгж хүмүүс зээл авж байгаа юм тун цөөхөн байна. Сүүлийн 10 жилд ер нь их цөөхөн болсон шүү. Тэгээд ер нь арилжааны банкуд маань өнөөдөр хинд зээл өгöd байна гэхлээр энэ одоо шинэ хоршоо, цагаан ногоон хувьсгал, цагаан алт гэдэг энэ төслүүдэд зээл болгодог. Тэгээд удалгүй л ингээл инфляц хэцүүдлээ гээл бодлогын хүүгээ өндөр болгодог. Энэ бодлогын хүү өндөр болгоснороо арилжааны банкуд төв банкны үнд цаас хэлбэрээр төв банкнд мөнгө байршуулад байгаа байхгүй. Инглээр арилжааны банкудад хэрэгтэй. Яагаад хэрэгтэй гэхдээ зэрэг компани аж ахуй нэгжүүдэд зээл болгоод эрсдлүүлж авах оронд энэ төв банкн дээр өндөр хүүтэй байршуулах нь арилжааны банкудад хэрэгтэй байдаг. Тэгээд аж ахуй нэгж хувь хүмүүс зээл олдохгүй байдаг. Тэгэхээр одоо бид нар ер нь бол цаашдаа бол бид нар энэ асуудлыг ер нь яаж шийдвэрлэх юм? Нэгдүгээр, хоёрдугаарт засгийн газрын төв банкны үнэт цаас хэлбэрээр ер нь хэдийн хэмжээний мөнгө төв банкнд төвлөрж байна. Арилжааны банкудад ер нь жилдээ хэдийн хэмжээний хүү өгч байна. Энэ одоо өгсөн хүүн сүүлийн 3 жилээр нэгтгээд нэг дүнгийн гаргаж ирэх юм бол хэр хэмжээний үн цаасанд хүү өгсөн бэ гэдэг асуудал байна. За тэгээд ер нь Монгол банкнда ер нь нэг мөнгөний бодлогын хувьд хилчихэд бид штэ ер нь дандаа инфляц хөрөглөө гэдэг энэ мөнгөний ханшийг ингэж чангаруулж ахаар эсрэгээрээ бид нар энэ төрийн өмчит аж ахуй нэгжүүдийг задлах, төрийн өмчийн аж ахуй нэгжүүдийн хэрэглэн дээр хяналт тавих ийм арга аргачлалаа хэрэглэх хэрэгтэй байна. Өнөөдөр төрийн өмчийн аж ахуй нэгжүүдийн эдийн засагт сүүлийн одоо 7-8 жилд оруулсан дүн нь 80-90 их найд төгрөг байна шүү дээ. Төрийн өмчийн аж ахуй нэгжүүдийн үл хөдлөх хөрөнгө тийм болсон байна. Эн чинь төрийн өмчийн аж ахуй нэгж үл хөдлөх тэдийн хэмжээгээр одоо худалдан авалт хийж эдийн засагт мөнгө орж ирж байна гэсэн. Энэ өөрөө инфляцийг өртөж байгаа. Тэгэхээр бид нар төрийн өмчийн аж ахуй нэгжүүдийг хяналтандаа оруулах, эсвэргээрээ арилжааны банкудад өгж байгаа энэ бага хүүтэй зээлийг нэмэгдүүлэх энэ арга аргачлалын дээр ажиллах хэрэгтэй байна. Та бүгдээс одоо энэ саяын тоог авъя. Ер нь үн цаас хэлбэрээр хэдийн хэмжээний хүүг энэ арилжааны банкудад олгож байна уу? 3 номер хариулт. За Бүнслэмэг шүний асуултанд хариулъя. За ингээд 2025 оны 8 сарын эцсийн статистик тоогоор бол нийт банкнаас одоо олгосон зээлийн нийт хэмжээ 42.2 их найт төгрөг байна. 42.2. За таны бас хөндөж ярьсан энэ засгийн газрын хүний дэмжлэгтэй ийм зээл байгаа. Сүүлийн 3 жил ингээд олгогдож байгаа. Энэ дотор бол одоо хүнсний хувьсгалч гэдэг юм уу, цагаан алт, одоо атрын дөрөв, хоршооны одоо хоршоог дэмжигч гэдэг ийм зээл байгаа. Нийт зээлийн одоо сүүлийн 2 жилд олгосон хэмжээ нь 3.2 их найд байгаа. 3.2 их найд. За энэ бол өөрөө ерөнхийдөө нэг 5-6% л нийт зээлийн. Яг хөө энэ дээр бол засгийн газар өөрөө хүнийхээ давтаасын нөгөөд олгодог учраас бол энэ зээл олгогдож явж байгаа. За энэ зээл дээр бол Монгол банкнаас бол нэг ч төгрөг гардаггүй. Одоо таны бас асууж байгаа энэ банкны илүүдэл нөөц буюу одоо Монгол банкны үн цаасан дээр байршсан байгаа мөнгнөөс энэ зээл бол гараад явдаг. За өнөөдрийн байдлаар төв банкны үн цаасны үлдэгдэл бол 7.4 их найд төгрөг байна. 8 сарын эцсийн байдлаар. За тэгээд ерөнхийдөө бодлогын хүүгээр бол хүү төлдөг. За ер нь Монгол банкны өнөөдөр бас санхүүгийн тайлан дээр бол нэлээд том дарамт болж байгаа бас энэ бодлогын арга хэрэгсэл бол энэ төв банкны үн цаас байгаа. Одоо нийт алдагдлын бараг талаас илүү хувь нь бол энэ үн цаас нь төлж байгаа хүний зардлаар бол гардаг байгаа. За ерөнхийдөө энэ үн цаас бол одоо хамгийн гол нь яагаад энэ үн цаас гараад явж байгаа вэ гэхээр төсөв нэлээд хилээд явхлаар эдийн засаг руу хэмжээний мөнгө ордог. Амун гаднаас томоохон хөрөнгө оруулалт орж ирээд эдийн засаг руу бас их хэмжээгээр мөнгө ордог. За энэ нь өөрөө эдийн засгийн одоо тэнцвэртэй байдлыг алдагдуулдаг учраас одоо энийг нэлээд тийм стерилизац гэж ярьдаг. Одоо манай мэргэжлэлээр докторжуулах маягаар төв банкны үн цаас энд ингээд ажиллаад явдаг схем байгаа. Хэрвээ төв банкны үн цаас гэж байхгүй байна гэвэл эргээд засгийн газар бол мэдээж үн цаас гаргаж явах хэрэгтэй. Дэлхийн нийтэд бол ер нь бол сайн туршлага болсон зүйл нь бол засгийн газрын үн цаас. За энэ үн цаасыг харин Монгол банк авах, буцаага зарах, нийлүүлэх маягаараа одоо эдийн засгийн нээлттэй ийм үйл ажиллагаа хийгээд
эдийн засгаа тогтворжуулаад явдаг байна.